Хай. За, шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Тэгээд өнөөдөр би бол хакерийн талаар бичлэг хийгээд өнгөрсөн 7 хоногийн бичлэг дээр ярьчихсан шүү дээ. Гэтэ арай өөр юм хийхээр боллоо. Тийм болохоор хакерийн бичлэг 5 сарын 31-нд хакер гарах үе хүртэл нь хойшлуулад хойшлуулчих. Тэгээд өнөөдөр миний ярих юм бол бид бүгдийн хамгийн дуртай Номын Баярын талаар ярьцгаая. Амар ядарлаа. 12 гэж гэрээсээ гараад одоо л гэртээ орж ирж байна. Гай. За. Тэгээд мэдээж Номын Баярын сайхан Номын Баяраас би юу авсан гэдэг нэг иймэрхүү юмнуудаа өнөөдөр бүгдээрээ сайн хуваалцъя. Тэгээд гой юмнууд зөндөө их байсан. Гой хүмүүстэй ч гэсэн зөндөө их таарсан. За, ихөө. За. Хамгийн түрүүнд би уулын өнөөдөр 2 ном аавна гэж бодож байсан байхгүй юу? Гэхдээ би 4 ном авсан. Манай нэг нэз бас чи угаасаа 2 ном авахгүй угаасаа гэж хэлжээдэг би үгүй яа 2 ном лавна гэж орсон байхгүй юу? Тэгээ яач ч 4 ном авчлаа. За, хамгийн ихэнд авсан ном нь энэ ном байсан. Ингээд нэг амар лаг англи хэлтэй биш байхгүй юу? Өөс бүр мягийн англи хэлтэй. Тэнгүүтээ яг би энэ Ницшегийн номнуудыг англи дээр уншия гэж нэг хэсэг оролцсон. Тэг үнэхээр барахгүй юм бэл. Ялангуяа Заратустраг нөө хэд энэ бол яг худлаа за нэг иймэрхүү юм гараалт байгаа болтой байна гэсэн нэг жоох ойлголттой болцсон. Заратустра дээр болохоор яг ийм амар өгнүүд амар их хэцүү үг хэллгүүд амар ихтэйс болохоор би ер нь за угаасаа энэ номыг барахгүй маань гэд тэгээ барахгүй гэдэг мэдсэн учраас за монгол орчуулгын уншия. Тэгээд чимэг гэд хүний орчуулгаар хэвлэн гаргасан философи юм гээд философи гэд номын төлөвлөрөөд нь штэ. Тэндээс очиж авсаа. Тэгээд энийг авангууд ийм номын авчраг бэлгэн өгсөн. Тэгээ мэдээж энийг хараа. Гэж байна. Нэгдэм шүү. Яагаад? За тийм. Юм үзэг шүү дээ. Энэ номыг авсан. Тэгээд философи номын дэлгүүрээ нэг амар маш хайр татам юм байдаг. Номын дэлгүүрийн эзнийх нь ээж нь номын дэлгүүрээр ажилладаг. Яг манай ээжийн насны их чинь яг иймэрхүү номнуудыг чинь яг ингээ очоо мэдгүй менюсийн үеийн залуу хүмүүс илүү сонирхдаг шүү дээ. Яг бидний үеийн залуучуудыг сонирхдаг ийм номнуудыг ингээ нэг бүрчлэн мэдээд наа чин тэгээ бүр тэнд яг ингээ Номын Баяр дээр хамгийн лежендари худалдагч нь тэр их байсан. Бүх номоо яг ингээ бүх номныхоо ямар урамшуултай байгаа бүгдийн сэжир мэддэг. Бүх номоо хэдэн гөрөг гэдэг юм бүгдийн сэжир мэддэг. Тэгээ ном болгондоо ийм өгөө мартдаггүй. Тэгээ хүн болгонд үйлчлэгээ мартдаггүй. Тэр худалдагчигч бол бүр ийм хчээсэн. Тэгээд би тэр ихчийн талаар түүхийг уншижсэн байхгүй юу? Тэгээ ямар мундаг юм бэ гэд яг бахархажсэн. Тийм ихчүүд юм аа. За тэгээ мэдээж Заратустраг авсан. Заратустраг угаасаа уншиж таарна. Өмнө нь би Заратустраг уншсан гэж хотлоо ярьдаг байсан аахгүй юу? Нэгсэн би яг ерөөсөн энэ номыг уншаагүй хэрнээ уншсан гэж хотлоо ярьдаг яг нэг амар муухай өвчин туссан байсан. Одооноос нэг 3 жил өмнө. Тэгээд харин одоо гайг болцсон. Одоо би уншаагүй номнууд уншаагүй гэдэг хүлээн зөвшөөрч чаддаг болцсон. Энэ ихтэй бас нэг маш том давуу юу шүү. Хэц шүү. Характер development шүү. Тэгээд энийг одоо уншина. За. Тэгээд үнэхээр адал явдалтай Номын Баяр болгосон юм. Би интервьюгээ сэтгүүл дээрээс энэ номыг гарч байгаа гэдэг уншсан байхгүй юу? Хүн сандал Эдагава Рампагийн би өмнө Сүдрэг гэтгэл альбангийн уншижсэн. Тэгэд би энэ Эдагава Рампагийн номнуудыг ер нь уншдаг болохыг хүссэн байхгүй юу? Тэгээд интервьюгээ сэтгүүл дээрээс би харсан. Номын Баяр дээр нээлттэй хийнгээд тэгээд яг үндэ энэ Номын Баяр дээр би 4-5 бараг 6 цаг
ингээд хэсүүчилж явсан шалтгаан би асар болгон нэрээс энэ номыг хийсэн байхгүй юу. Тэгээд даш доржгон орчуулга. Тэгээд би даш доржихгүй эхлээд би Чимээ паблишингийн юг хайсан. Асрыг хайсан. Тэгээд Чимээ паблишингийн асрыг олохгүй болох нь за боли орчуулагчийн нь асар байж магадгүй гэж бодоод тэгээд даш доржгон асрыг хайсан. Бас байдгүй. Тэгээд тэнгуут нь за байхгүй мэн гэж одоо том номын дэлгүүрүүдээр хайгаад бас байдгүй. Интер ном, Мальба, Азбүг, Аз хурмур тийм том номын дэлгүүрүүдээр хайсан чи бас байдгүй. Тэгээд за болигээ бүр энэ интервью сэтгүүлийн хүн яг тэр постыг бичсэн хүн ингээ хайж олж чингууд. Та тэр номыг яг гарна гэдэг мэдж байгаа юм уу? Арайш тэгж хэлээгүй л гэхдээ хаана гарч байгаа юм бол гэж асуусч байгаа. Мэдгүй байна гэдэг. Тэгээд бүр амар ингээд шантраад тэгээд шантрангуудаа за би угаасаа энэ номыг авч чадахгүй болсон. Энэ угаасаа гарах нь хударчлаа гэж бодонгууд энийг авцсан байхгүй юу? Энийг авцсан байхгүй. Тэгээд за угаасаа хүссэн ном авч чадаагүй юм чи ядаж орондоо 2 ном аваа сэтгэлээ дэвтэй идэ гэж бодоод тэгээд номын баяраасаа яваад хүн сандлыг амаарай гэдэг стори хийсэн чи хараа нэг хүн тэнд байлаа шүү гэж тэнд байгаа шүү тэнд очсон шүү гэж хэлж өгöd. Тэгээ би Garona Publishing дээр гүйчиж тасан. Тэгээд зөндөө олон эрэл хайгуулын эцэст олж авсан ном нина. Тэгээ Garona дээр очиж хөдөлдөг ах гэж хэлэхгүй л хальтаа. Ах нь нач өстэй амар номждаг гэж би мэднэ. Ингээд тэгээд авсан. 20 мөнгө ч л. Маргаашнаас Garona Publishing бол Alpha Book дээр байх юм шиг байлээ. Ийм нэг сайхан ном хайж хайсны эцэст олж авлаа. Өвлийн төгөр ахгүй. За. Тэгээ мэдээж энэ хоёрыг энийг хайж хоорондоо би 2 ном авчиж байгаа байхгүй юу? Энийг эрт олцсон бол энэ хоёрыг авахгүй ч байсан байж магадгүй. Гэтэ за энэ Чехон явах өгүүлбэрүүдээр яалтчгүй за энийг авч чадсан юм чи энийг авчия гэж авсан. Энийг бол гэтээ яалчгүй авах байсан баг. Нэг гоё юм ч яг ингээ номын баяр болохоор хамгийн гоё юм нь яг ийм том асруудаар очиж хямдралын ном авах нь гоё байдаг. Тэгээд дуртай хүмүүсээ боддоор нь харахаас их гоё байдаг. Тэрнээс бас нэг үнэхээр гоё мэдрэмж өгдөг юм. Хуучин номын дэлгүүрийн ах иш нарын хажууд ингээ номын ухад зогсох штеп. Тэр бүр үнэхээр гоё мэдрэмж штеп. Яг ийм эрдэнсийн авдар ингээд онгойлгосон тэрэн дундаас ингээд яг ингээ өөрийнхөө хамгийн нандин хайж авсан эрдэнсийг хайж олж байгаа юм шиг маш гоё бүр үнэхээр гоё мэдрэмж өгдөг хгүй. Яг тэгж хайж авч байгаа би өнгөрсөн жилийн Дагавар амбагийн сүдэрт гит хэлбэн олж ирсэн. Тэгээ яг тэр найдалгаа тэгээд би хүн сандлын хуучин хэвлэл байж магадгүй гэд яг тэр нэг бүх хуучин номын асрыг дуусгасан. Хүн болгон нэр нь ч хүн сандлаагаа юу гэж асуугаа. Тэгээд тэндээс энэ номнууд нь ингэж хайгаад яг тэр бүр ингээд хуучин номын асрыг бүгдийг дуусгасан байхгүй. Тэгээд тэгж явж байгаа юм да энийг болсон. Энэ тагтаагийнхаа эзэн өөрөө бүр тэгэлэд юм байлээ. Энэ надад ч олддгүй ном сте одоо хэвлэлээс гарахаа болцсон гэх тэгэлэд. Гэхдээ угаасаа хэвлэлээс удахгүй тэгээ гарчаалаа хэл та. Гэтэ ховрын бараа гэсэн нэг юм сэтгэлд нэг юм сулгсан байгаа байхгүй юу. Тэгж бодонгуудаа за олчлоо. Тэгээ хар захын гудамжны спиназа гэдэг энэ номыг 10,000-аар авсан. 10,000-аар. Ингээд хуучин номын ах нар ч жоохон нэг муухай зантай шүү дээ. Ингээд ном хайж очиод тэрүүнийг ингээд байгаад авах юм бол амар үнэтэй үн хэлдэг. Тэгэд яг ингээд хайчаасан номоо олоод ингээд баярлж байгаа сэтгэл хөдлөл гаргах юм бол бас энэ үнийн амар үнэтэй дуурдаг. Тийм болохоор би ингэж харчаад дотор амар баярлаа. Ингэснэ хэм хөдөлдөг чахаас нь. Хайн хэдэ. За. Авчидөө. Тэгээ ерөөсө тоохгүй байгаа юм шиг царай гаргаж авсан. Айгуугаа хямдахнаар. Тэгээд өнөөдрийн миний адал явдал тасаагүй. Ямар ч гэсэн хөдөлтөж авсан 4 ном байна. Ийм 4 ном байгаа. Ямар ч гоё. Сүүлийн энэ номнуудын хавц гэж нэг амар үзэсгэлэнтэй болчихжээ. Тэг бүр энэ миний бүр яагаад ч юм бүр. Тэгээд гэсчээ явж байгаа. Энэ сэтгэл гинэ. Энэ сэтгүүлийг тарааж яасан охин ингээд энэ сэтгүүлийн өнөө өгч байгаа байлээ. Тэгээ энэ сэтгүүлийг тарааж яасан охин. Yes. Таны бичлэгүүдийг үздэг шүү гэдгсэн. Баярлалаа шүү. Амар гоё. Годомж нь ингээд явж ясч.
Миний бичлэгийг үздэг хүн таарч марч бол амар гоё байл. Тэгээд өнөөдрийн миний ажил явдал нэг юм өнгөрлөө намын баяр. Жилд яг 2 удаа болдог энэ баярыг үнэхээр хүлээдэг болчих яг бараг сарын өмнөөс ингээд догтлоод ямар ном гарах бол ямар хүмүүс очих бол аль асрууд хаана авах бол аль асрууд ингээ хоорондоо нэгдэх бол амар хүлээлттэй байдаг болсон. Ийм гоё хүлээлттэй баяр бий болгож өгч байгаа хүмүүст нь талархаж байгаа. За тэгээд энэ дээр нэмээд би саяхан интер номын 2 дээр яг номын баярын өмнөхийн интер номын 2 дээр нэмдэг нэг болдсон шүү дээ жил болгоо. Тэгээд тэргээр авсан 3 ном уншсан. Тэгээд энэ ном бол үнэхээр яг сэтгэл зүйн оргил бүтээл гэж хэлж болох уус гайхамшигтай ном байсан. Вау, бүр хүний ялангуяа юм өвчтэй хүний тэгээд яг үхэндээ гэсэн айдас нөмөрж байгаа хүний сэтгэл зүй яаж гаргаж болт юм бэ? Бүр яаж энэс илүү яаж гаргах юм бэ гэсэн ном байсан. Энэ бол бүр үнэхээр гайхалтай ном байсан. Тэгээд энэ бас ингээд 90 гарсан тэгээд хөгшин хамгийн гол нь юм үзэж туулсан тэгээд арай гэж өөрийгөө таньж мэдэж чадж байгаа хүний талаар үнэхээр гоё харуулсан ном байсан. Нэг таалагдаагүй юм энэ дээр гарч байгаа охин 14 настай. Тэгээ 15 хүрж байгаад нь жоохон дургуутч мургуутсаад байгаад нь жоохон сэжиг хүрсэн. Бусдаар бол давгүй. За энэ бол яг л Мишима Юкиогийн нэг юм бадрангуй гэсэн хүний ийм бадрангуй байдлаа юу ч хэмээр юм бэ? Жүжиг тоглож байгаа. Тэгээд яг энэ жүжигтэй өөрийгөө ч хуурж байгаа. Тэгээ ер нь бол ингээд нэг юм тэр жүжигээ өөрөө дотроо бодонгуудаа би ийм худал хуурмаг байж болохгүй шүү гэж бодонгуудаа тэр жүжигтэй итгээд тэгээд яг явандаа яг тим хүн болж хуурж байгаа ч юм яг нэг тим яг Мишима Юкиогийн ном билээ. Яг юу гэж илэрхийлэхээ сайн мэдэхгүй байна. Энэний талаар бичээг байгаа болохоор яг миний бодож жоохон цэцэрч өгөхгүй. Дээрээс нөө саяхан яг энэ хайрын цангааг нь уншсан. Тэгээ тэр хоёр нь ингээ хоорондоо холилдоод байгаа болохоор би яг энэ номны талаар яг юу мэдэрч байгаагаа яг гоё тодорхой илэрхийлж чадахгүй байгаа. За. Тэгээд миний энэ хавар буюу энэ 5 сар гараад авсан номнууд 2 дээр нэг ч 5 сар гараад боллоо. Тэрний өмнө боллоо. Ямар ч 4 сарын зүгээр 5 сарын ихээр номын баяр болон интер номын хямдрлаар авсан номнууд миний нанаа. Тэгээ одоо би бол Улаанбаатарын хамгийн ядуу хэрнээ хамгийн баян хүн. Ийм олон гоё номтой болохоор амар баян. Гэтэ миний данстай уулаач байна ёо. Дараагийн цалин хүртэл тэсгүй юм шиг байна. Тэгээ болно да. За. Дараа 7 хоног болтыг дараа 7 хоногийн сте нэрэнгээс живнээсээ хатюг яри. Эсвэл маргааш бичлэгээ хийж магадгүй. Өгөөж хийж магадгүй. За. Баяртай.